お時間がかかりますが、すべての配膳が完了しましたら За карантины 2 дахь өдрийн минт нь ч шин тий 2 дахь өдөр хэллээ. Өглөө хоолоо авсан. Тэгээд өнөөдөр манай багш биднэрт өмнөх карантины хүүхдүүд хэрхэн хоолоо халаадаг байсан тухай зааж өгсөн. Тэгээ одоо яг тийм аргаар хоолоо халааж итгэж байна. Та нарт харуулъя. Тэгэхээр эхлээд усаа буцалгана. За ус буцалсан бүглээ. Усаа ишихий. Тэгээ өнөөдөр ийм хоол исэн. Тэгээ хоолын энэ сайн таглахгүй юм байна та. Oh shit. За ахаад хэлцгээе. Жон дутуу тагласан юм шиг ус нь урсчлаа. Усаа буцалгана. Усаа хийн. Надад нэг сос гээд биднэрт аппликейшн татуулсан. Тэр аппликейшнээс дуудлага ирээд. За ингэж халаана. Удирдлага нь яг нэг одоо манайхан бол би яг ингэж орчих гээд байгаа байхгүй сурснараа энэ яг эсрэгээрээ ингэж хэлбэрний тэгээд залгуурууд нь болохоор дандаа юм дөрвөлжин залгуур байдаг юм байлээ. Ерөөсө бүрэнсийн оролттой байхгүй учраас ирж байгаа хүмүүс сэргэж байгаа ч юм уу дандаа юм дөрвөлжин оролттой залгуур авчраа тэгэхгүй л ирээ цэнэглэгч авах ажиллагаар шүү. За сая бол Монгол аргаар хоол халдаач хэлчихлээ. Яваа халчиж хөөрхөн бас хүүт нэг одоо хөөрхөн. Яа тийм байна. Тэгээд нэрээ нөө камтэлэг дээр энд ирсэн чинь доор бид нэрээ бүртгэж авсан хүмүүс маань монгол хүмүүсээс ахгүй Монгол энд ажилладаг тийм хүмүүс байсан. Тэгээ гоё юм л нэг баахан Япон хүмүүстэй байж насыг хонгосны бодол байж байгаа л өөртөөс өөр монголон баг. Тэгээд энд ирсэн чинь амар монгол хүмүүс ухтаж аваад ингээд энэ тайлбарлаж өгсөн чинь цаанаасаа л гоё илэмсэг санагдсан. Тэгээд би нөгөө нэг амар их зохиолын дуу сонсдог. Одоо наваа зохиолын дуу сонсдог гэдэг бол зарим шоолол гэдэг. Гэтэ шоолох юм дээр энэ бол нэг тийм ичээж ах юм биш. Би угаасаа зохиолын дуу аягүй сонсдог. Одоо зохиолын дуу ч аягүй тийм ичээж ихэд хүртэл тийм амар байдаг. Чин чи хөвгүүд байдаггүй. Чин наалттай. Хон цагаан хайрмаар сонсдог байгаа. Миний ер нь бол дооны аппликейшн авах юм бол энэ одоо 21-т юм уу 31-т юм уу гэж бодно. Тийм ер нь бол зохиолын дуу гоё шүү дээ. Хацэг зохиолын дуу сонсдог хүмүүс гоё шүү. Зя. Энийг тийм амар бол халдгүй юм байна. Гэтэ ер нь халчиж. Тэг ер нь уусаа японч нь будандаа юу ч хийдгүй юм байлээ. Бид нар бол нэг будаах шахтаа тосмос хийгээл тосмос хийгээд дээ штэ. Бүр юу ч хийдгүй юм бэл. Будаан юу ч хийдгүй. Амар сантагч байх юм. Тэг будаа идэх хүмүүс намайг таргалаад хөөн гэсэн. Хөөгөө таргална гэсэндээ би тийм бол будааг нэг баг идэж байгаа. Өчтөр найз охинтойгоо яриад манай найз охин солонгост идэх байхгүй. Тэсний нөгөө солонгост сүнстэй өрөө цэвэрлсэн ярьад
Тэгээд солонгос Японоос ер нь юм сүмсрэг гэдэг. Тэгээ байж хаяагаад синжээр Японд зэгнэ яаж маань бичилгаар юм болж юм. Өөрөөсөө тиймд таараагүй угаасаа тийм байхгүй тэгэхээр бас тийм ч юм уу гэж сэтгэл амраад өөртөө тийм байлаа. Бидний карантины хугацаа сонгогдож бас магадгүй болчоод байна. Зарим оюутнуудын маань 23 болоо сонгогдсон байна. Бидний ирсэн онгоцноос өмнөхний илэрсэн юм шиг байна лээ. Маргааш шинжилгээ өгөх шинжилгээний хариунаас бүх шалтгааллах байхаа. Тийм учраас хоолой сайн идэв. Мэд юу гэдгийг мэдэхгүй юм ингээд нэг юм сонир амандаа хийж үзэх бас л таварлах шүү гоё мэдрэмжүүд байна. За тэгээ миний тусгаарлалтын өглөө нэг иймэрхүү өрнөдөг. Тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Дараагийн өглөөгөр дахин уулзцаая баяр таа.